Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За, Тундра ТV-гээс та бүхэндээ цувралаар хүргэж байгаа ярилцлагын цагийн маань ээлж дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд өмнөх ярилцлагуудыг сонссон, үдсэн сонсогчид байгаа бол бидэнтэй хамтдаа байгаа гэдэгт итгэлтэйгээр бид өнөөдрийнхөө дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нь хэр бүтэмжтэй байв? За, танаас бүтэмжийн тухай асуухт ч бол илүүцэл ах л да. Гэхдээ та өдрийг бас яаж бүтэмжтэй болгодог вэ? Ер нь уг нь харваа дэлхий дээр боломжгүй бүтэмжгүй зүйл гэж юм байдгүй мөлий. Хамгийн гол нь өөрийгөө хэрхэн бүтээмжтэй байлгах вэ гэдэг дадал бол яг бид нарт ингэ байгаа юм л да. Тэр өөрийнхөө бүтээгч чанарыг өсгөх гэднийг бас байна тусдаа тийм ээ дотоодоосоо. Тэр нөгөө өдрийн үр бүтээлтэй өнгөрөөнө гэх нэг хүн болгоно л өөрийнхөө цагийн менежментийг бодоол те тэдээс тэдэн цагийн хооронд нэг гэж төлөвлөж байгаа шүү дээ. Гэтэл тэнд мэдээж тодорхой хэмжээний бүтээл гарч байгаа ч гэсэн ахаад дотооддоо нөгөө өөрийнхөө ашиглагдаагүй потенциал нөөц чадамжийг өдөөх тийм ээ. Тэр дадлаар илүү их цаг хугацааг шахаж илүү их үр нөлөөтэй тэгээд үр нөлөө чинь дотроо бас их олон тийм ээ. Зөвхөн өөртөө юу, зөвхөн үр хүүхдтэй юу, зөвхөн гэр бүлтэй юу, зөвхөн ажил дээр юу, эсвэл улс орондоо, эсвэл энэ дэлхийн ертөнцийн гэл ингээл ерөөсө хоногийн 24 цаг байгаа шүү дээ. Тэрний ингээд 8 цагт нь их бүтээмжтэй. Тэгсэн хэрнээсээ нөгөө энерги их бага алдалттай. Гэтэл орой ингээд 8 цагаа ажиллаа хийж дуусчаал гэж хил амжилалаа ядарлаа гэхээсээ илүү тийм ээ. Ажиллаач хийдэг. Дотроосоо ирчүүч энергинж тэнцвэртэй байж идэг. Ийм төвшөнд л амьдарч сурсан байна да. За ойлголоо. Бид чинь заримдаа өдрөө дүгнэхээр оволцож намс хийгээл за өнөөдөр юу амжуулав хэр бүтээмжтэй байв гэхээр нөгөө л хийдэг ажлуудаа хийсэн хэрнээсээ зарим өдөр маш их энерги зарцуулсан зарим өдөр бол харцангуй гайгүй зөв дараалтаагаар энерги зарцуулаад гаргаад бүтээмж нараа өндөр байдаг ч юм уу тийм байдаг штэ энэ учраас асуусан. Тэгээд өнөөдөр хоёлаа айдсын тухай ярилцсан агш. Танд айдс байдгүй байсан штэ. Одоо бол байсан гэж ярих уу та? Тий, одоо бол байсан гэж ярина. Учир битүүлэл мэдхгүй юм хүн ер нь л мэдхгүй юм гэдэг чинь ханны цаана юу байгаа мэдхгүй штэ. Жишээлбэл өрөөний гэрэл унтарчих юм бол энэ нүдэнд юу харагдахгүй учраас тэрнээс айдаг учир битүүлэг зүйлээс ойлгомжгүй зүйлээс. Тэгэхээр амьдрал бол тэр чигтээ ойлгомжгүй зүйлээр дүүрэн бидэг штэ. Тийм ээ. Тэгэхээр маргааш юу болох юм, өөдөр юу болох юм тийм ээ. Ер нь ирээдүйд юу болох юм. Тэгээд энэ болгоноос амьдрал гэдэг чухам юу юм бэ? Тэгээ юугаар хөдөлдөг юм бэ? Амьдралыг хөдөлгөж гол хүч нь юу юм бэ? Тэгээд би юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Зорилго нь юу юм? Алсын араа юу юм? Хаана очих юм? Гэт ингээд энэ учир битүүлэг энэ байдал бол ерөөсөө хүн болгонд байдаг. Тэгээд би ер нь бол өөрийгөө ойлгоогүй ойлгож ирсэн цагаас хойш айдас алгуураар хаяагаа ингэж хэлсэн. Тийм нэг гэсэндээ айдсгүй болж ирсэн гэсэн. Өөрийгөө ойлгоогүй тэр нэг юм учир битүүлэг үед тийм ээ. Ерөөсө бүхий л зүйл айдастай. Тэгэл яах юм бол яах вэ? Яаж амьдралыг цааш нь хөдлөх вэ? Зүтгэл яхын тэгсэн хэрнээсээ л ингээл боломжтой зүйлхээс илүү боломжгүйнүүд нь ингээд давмгаалах юм. За ядаж яхаа өөрөө болгоо явж байгаа ч гэсэн ингээд өөрөө хажуу талд байгаа хүмүүсээс шалтгаалсан юм боломжгүй зүйлүүд олон гарах юм. Одоо тэгээ яах юм бэ? Гэт энийг осондоо бол айдас гэдэг бол ойлгохдохгүй байгаа зүйлээс, харагдахгүй байгаа зүйлээс, мэдрэгдэхгүй байгаа зүйлээс урган гарч идэг. Тийм болохоор ойлгомжгүй зүйл бол их байла да. Одоо тэгээд харьцангуй сайхан болж тээ. Өнөөдөр олон айдастай хүмүүс л биднийг үзэж байгаа хэл та. Тэгээд тухайн айдсан яаж давж гардгуу тухайн нэг аргууд л байгаа бах. Тэгэд ер нь айдастай хүмүүс айцаа давж гарах хамгийн зөв алхам гарц нь юу гэдэг юм бол? Их олон янзын аргачлалуудыг хүмүүс практикт хэрэглэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр болов тэгэхээр олон янзын аргачлалуудыг хүмүүс хэрэглэдэг. Тэгэхээр ер нь бол гадаа байгаа асар том макро ертөнц ертөнцийг бид нар судлаа л байдаг. Тэгээ энэ дотор юу байна те? Юуг ойлгол амьдрал сайхан болох уу гэл. Юуг ойлгол би айдсаасаас алах уу гэлээ. Гэтэл хүний өөрийн дотор байгаа микро ертөнц микро сансар гэж байна.
тэн дотор байгаа хөдөлгөөнүүдийг тийм үү? Тэн дотор байгаа чадах уу эсвэл чадахгүй юу? Эсвэл болох уу болохгүй юу? Эсвэл боломжтой юу үгүй юу гэдгийг нээж байгаа үед хүний айдас алгуураар алга болдог. Түүнээс олон практик аргачлалууд байгаа. За ингээд айдсаа ингэж үргээ. За ийм дадал хий, ийм дасгал хий тий. За одоо харанхууд чирээ чи яагаад гэвэл ингэж одоо өөрийгөө айдсаас холдуулж гэдэг юм дадлууд байгаа юм. Тэгэхээр тэр нөгөө яг өөрийнхөө дотооддоо хийсэн дадал бол хязгаарч алга болдгоо. Гадна талд хийж байгаа дадал бол 7 хоног хийн, 10 хоног хийн. Тэгэл буцаад амьдрал болохгүй болоод айдас хүч төгшөөр тийм ээ нөмрөө төрөөд ирдэг. Тэгэхээр айдсыг нэг бий болгоод байгаа хамгийн чухал одоо хөдөлгөгдөх хүч бол ерөөсөө хасар хүчтэй бодол юм. Тэгээ бодол өөрөө завсар зайгүй л ингээд амралт байхгүй тарих бодоод ахаар өөрөө ирэхгүй нөгөө тархины давтамж өндөр болоод ахаар айдас өөрөө аяндаа нөмрөөд идэг. Зүгээрээ чаал айгаад идэг. Яах юм бол мэдэхгүй. Ямар нэгэн юунаас айгаад байгааг нь мэддэхгүй. Тэгсэн хэрнээсээ л ингээд айдас нөмөрж гарч ирээд. Тэгэхээр иймэрхүү айдас төгшөөртэй хүмүүс манай хараад нэлээд их үйлчлүүлж байна л да. Тэгээ яг энэний нөгөө одоо өөрийнх нь одоо оюун санаа, сэтгэл санаа, ухамсар, сэрхүүн төвшөнд дадал аргачлалуудыг зааж өгөөд өөрт нь ойлгуулад ухамсарлуулад ирэхлээр хүмүүс айдсаас алга болж нэг өсөндөө айдас гэдэг чи одоо нэг талаараа бол өөрөө удаан тийжээгээд ахаар сэтгэлээ өвчин болчихж байгаа юм л да. Тэгээ эхлээд 1 айн, 2 айн, 3 айн, нөгөө хүч том болно тийм үү? 4 айн, 5 айн. Тэгээ сүүлдээ бол айдас нь нөмрүүлчихдэг. Тэгээ яагаад таагаад байгааг нь мэдэхгүй. Зарим хүмүүс тэгдэг. Гадаа харанхуу ингээл бүрий болоод тэг ирэхээр айдаг гэл. Эсвэл ингээд заавал хажууд хэн нэгэн цуг авахгүй л айдаг гэл. Тэгээд өдрөө штэ. Эсвэл ингээл тэгээ өрөөнд хэн нэгэн байхгүй ч юм шиг болчих юм бол шууд айгаад эхэлдэг гэд. Тэгээд нөө айдас төгшөөрийн бас нэг одоо эхлэл нь бол бага наснд байдаг. Хүүхдүүд харанхугаас айдаг тий эсвэл ээж аав нь баг айх эхлэлийн тавьж өгөөд идэв шүү дээ. Яг үнэ. Бас сүнснээс айдаг гээл тий. Бас эцэг ихээ нөгөө мангас сэрэн шүү, шулуун сэрэн шүү гээл тийм ээ. Чамаа томоотой авахгүй бол тэрэнд өгөн шүү, энэнд өгөн шүү, хүн аваа явчих шүү ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо зүгээр л зам ундлан гарахтаа аюултай шүү, амар шүү, честоноор машин дайруулчихваа гэл үг мүг нь өөрөө ингэ нөгөө хүн айдастай болох эсвэл одоо гэр орондоо асар өндөр хашгирах те тэр ээж одоо өгөнд нь ороог чи өгөнд орохгүй байна гэж хашгирах ч юм уу эсвэл зургт ямар их үздэй ч гэж ойлгох ч юм уу эсвэл аавын хүчрхэл дарамтанд ор байдаг хүүхдүүд ч байдаг тийм ээ за ингээл ерөөсөө эсвэл өөрийнхоороо одоо зургт үзээд ч юм уу эсвэл сүүлийн үед эцэг эхчүүдийг асууж байна л да хүүхэд одоо компьютер гар утас тоглоод байна яах вэ гэл тийм ээ тэгэхээр нөгөө нэг одоо бултганч нөгөө зүхтаж нөгөө тоглох те энэ болгонд л нэг жижиг хэмжээний тэр сэтгэл зүй оюун санааны тэгээ зүрхний давтамж долгионод өөрчлөлт гарч байгаа. Төгшөөр бий болж байгаа. Тэр нь нэмэгдээд ирэхээр хүн одоо айдсанд давтчихдаг да. Тэгэхээр айгах одоо шалтгаанууд бол олон байгаа. Олон асуултууд байна л да. Тэгээд одоо бас миний ажиглаад байгаа зүйлүүд тэгэхээр бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд аимшигын юм их сонсох дуртай болчихжээ. Нийтээрээ масаар одоо гадуур байгаа. Бидний хувьд л нөгөө хүүхэлдэйн кино үзэл юм эсвэл дуу сонсоод тэндээс одоо чөлөө цагаа тэгж өнгөрүүлж илүү кайфтайгаар өнгөрүүлдэг гэсэн бол одооны хүүхдүүд болохоор утсан дээрээс YouTube дээрээс тийм аимшигын өгүүлбэрүүд сонсох, аимшигын мэдээ, аимшигын кинонуудын тухай юм мэдээллүүдийг олж сонсох юм сонирхолтой хүүхдүүд их болсон байгаа нь надад бол жоохон таагүй санагдаад байгаа юм. Энэ яагаад ингээ хүүхдүүд ийшээ хандаад байгаа нь энэ мэдээж одоо сөргөл дагавартай бах та гэж бодоод би шаналал яваад байдیں۔ Нэгдүгээр тул яг хүн бол өөрөө нэг адгууслаг аран шин өндөртэй шүү дээ. Хүний сайнны дураа гэхэр л мууг бол зааж өгөөг байхад дуурайчаад байдаг тий. Сайныг заагаад ингээд хий гэдэг хатал тий сурдаг. Аавынхаа сайн чанарыг авахгүй ирнээсээ мууг нь аваад идэг тийм ээ. Ялгаа авахгүй ээжийнхаа ч гэсэн тийм ээ. Ерөөсөө одоо ээжэд их л сайхан нямбач чамба чанар байхад чинь заавалчгүй нэг тийм нэг тийм одоо хэрэггүй тэр зангийн дуурайгаад. Тэрнтэй адилхан ер нь тэгэл нэг тийм төгшсөн тийм ээ. Өөрт нь нэг тийм ингээд одоо нэг аагаал нэг инээгээл одоо яах вэ гэдэг ийм сонирхол тухайн хүүхд хүний өөр юм бас сонирхолтой. Одоо 2 давхрын хонгол руу битээ гараараа энэ рүү өстө очиж болохгүй шүү гэх тусам л улам л ингээл те шүн ингээл тэрлөө чин гитэл тэр онгоолгол үзчих жишээтэй те. Тэгэхээр ерөөсө хүн өөрийнхөө нэг тийм одоо яг л хүн гэдэг чинь амьтан шүү дээ гэдэг үг яг энэ дээр байгаа юм л да. Атгууслаг, аратанлаг тэр араншин
одоо хүнд байдаг юм аа. А бид нар бол гой бурханлаг те гой хүнлэг хүмүүнлэг болохыг хүсэж идэг боловч нэг тэхээс тэгсэн юм шиг л заавалчгүй нөгөө те тэр ертөнцийн заавалчгүй таагүй зүйл дээр очиж өөрийгөө авааччихдаг. Тэгэхээр дурлаа заагаад байгаа зүйлийг одоо шөмжлөх юм бол улам тийшээгээ татагддаг. Тэгэхээр тэрийг их сайн зөвөр ойлгуулчихвал те ер нь бол ийм төвшөртэй зүйл үзэх нь өөрөө одоо өөрийнх нь ертөнцийг тийм болгоод байгааг нэг өсөндөө өөрийнх нь дотоод ертөнцид бас тийм байгааг эсвэл өөрийнх нь эргэн тойронд бас амьдарч байгаа хүмүүсийн гарч байгаа аран шин одоо тийм ээ тэр найз нөхөд байна уу эсвэл одоо багш нар байна уу тийм ээ нэг тийм одоо хашгирсан орилсон орчинд өсөөд байна уу тийм эсвэл нийгэм тэр чигээрээ энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн одоо энергийн давтамж нь ер нь тийм сул улбгар тийм нэг тийм адууслаг аран шин одоо дүүрэн байна уу тэр энтертэй хамааралтай зөвхөн тэр ганцхан тэр аим шин кинод байгаа үзээд байгаа хүүхдэд буруутгахаасаа илүү бидний эргэн тойронд юу болоод байна. Энэ дээрэм тонол те энэ их хулгайзэлгээ энэ их харигт арс энэ их одоо ёс бус байгаад байна шүү дээ тийм ээ энэ болгоноос үүдсэн бас тийм нөлөөллүүд байна. Ер нь бол ийм шүү дээ одоо нэг ийм түүх байдаг. Японы нэг арал дээр сарамгчингоо төмсийг шороотоо нэгддэг байж л те. Тэгээ нэг өдөр нэг эмгэгчин сарамгчин усанд нөгөө төмсийг угааж идсэн юм байна. Тэгсэн хажуу талд байгаа сарамгчууд бүгдөө угаагаж идсэн байгаа байхгүй. Тэгтэл тэрнээс ингээд мянгаад километрийн цаана байгаа нэг арал дээр сарамгчингууд өөрөө ирэхгүй одоо нэг л өдөр тийм ээ тэр төмсийг угааж идсэн байгаа. Тэгэхээр энэндээс юг харж ийн гэхээр ерөөсө бидний эргэн тойронд ингээд энергийн торсон талбай, торсон орон зай байдаг. Тэгэхээр мэдээлэл өрдөөсөө ингээд байнга л хааш хаашаага цацагдж идэг, төвж идэг. Тэгэхээр бас ярьдаг шүү дээ. Нэг эрдэмтэн дэлхийн одоо нэг өнцөгт тийм ээ ямар нэгэн шин зүйлийг нээсэн байхад хаавс дэлхийн нөгөө өнцгтэр яг тэр одоо бүтээлийг бас нэгэн эрдэмтэн гаргаж ирсэн л байдаг. Дууны айлгуунууд дээр бас энэ төрөлх гардаг ш тийм ээ. Тийм. Тэгэхээр бол ерөөсөө эргэн тойронд одоо бидний тойрсон мэдээллийн тийм орон зай, мэдээллийн соронзон талбай явж л байдаг. Тийм болохоор бол хэний хажууд хэн өснө вэ? Хэн байна вэ? Хэн ямар улс оронд амьдарч байна? Ямар одоо нийгэмд амьдарч байна? Ямар хотод амьдарч байна тийм ээ? Ямар хүмүүсийн дунд байна? Ямар найз нартай байна? Гэтэл маш олон зүйлээс шалтгаалж тухай хүүхэд одоо аим шиг кино үзэх үү, эсвэл инэрл хайрын тухай үзүр үзэх үү тийм ээ? За энэ болгоно одоо шалтгаална да. Тийм. Айдас миний одоо танаас тодруулах чинь хоёр төрлийн айдсын тухай тодруулах чинь нэг нь болохоор нэг юм хийсвэр айдас харанхуугаа сайх ч юм уу эсвэл сүнснээ сайх тий одоо байхгүй зүйлийн ирээдүйд болох зүйлийн тухай айх айдас байна. Нөгөөтэйгүр одоо энэ нийгэмдэр орой аав одоо ирүүл ирэх болов ээж аав хоёр муудалцах болов эсвэл би одоо ингээд үргэлжлүүлээд сураад сурахад манай аав ээж намайг үргэлжлүүлээд сурах болов үгүй болов гэсэн яг ийм нийгмээсээ шалтгаалсан юм бодит айдастай хүүхдүүд бас байгаа. Тэгэхээр энэ хоёр айдсын ялгаагийн тухай. Тий одоо хийсвэрээр айгаад идэх хүмүүс бол ингүүл одоо энэ айдас чинь арай гайгүй болно. А бодит ийм айдастай хүмүүс бол одооноос өөрийгөө ингэж одоо хамгаалж энэ тал руугаа чиглүүлүүлж энэ айдасаас өөрийгөө одоо хамгаалж чадна. Хүний дотоодод маш их одоо хүчтэй тийм гэрэл одоо тэрийг гэрэл гинөө тий одоо энерги гинөө эсвэл тэрийг одоо нар шигч гэж болно тийм ээ. Тийм хэрчим хүч байгаа юм л да. Тэгээд тэр эрчим хүчний урсгалууд буруу тийм ээ одоо хий хөвлөгөөс ахуулаад тийм ээ буруу зэрэг одоо хүүхдэд тээж явж байгаа үедээ арх тарстай орчинд байх ч юм уу эсвэл сэтгэл ханамжгүй амьдрал нь хүрэлцэхгүй мөнгө төгрөг эдийн засгийн хувьд дорой бурай байдаг ч юм уу тийм ээ эсвэл одоо ингээл олон шалтгаанууд байгаа шүү дээ. Тэгэхээр ураг тэхээс ахуулаад тэр айц төгшөрийг өөртөө бий болгож ирсэн эмэгтэй тийм ээ одоо хүүхдэд төрүүлээ гэхэд тэр хүүхэд өөрөө байж хата айгаад байдаг тийм хүүхдэж болно. Эсвэл очны нөлөөллөөс эсвэл нөгөө хүүхэд одоо би тийм ээ том болоод ямар нэгэн одоо хүүхэд бол 3-аас за тэрнээс ч одоо нэлэх алчраас нөгөө бид нар ингээд хүүхдийнхаа
3 дахь мм нэг хөөдрөгдөг шүү дээ. Тийм чинь бол айцсаас тийм энэ ертөнцийн нарийн одоо зүйлсийг харцдаг учраас тийм ялангуяа арай өчн цагаар одоо босож ирсэн тийм зүйлийг харцдаг учраас 3 дахь мм тийм хөөдрөгдөг шүү дээ. Тэгэхээр тэр хөө хааж байгаа нүдийг хааж байгаа гэсэн үг. Тэр мэдрэмжийн нүдийг хааж байгаа гэсэн үг. А гэтэл тэр мэдрэмжээ тэр багаас ахвал хүн айцыг мэдэрдэг байгаа байхгүй юу? А тэгэхээр 5 нас хүртлээр хүүхэд. За зарим хүүхэд бол 3 нас хүртлээр яг нэг байгалийнхаа жамаараа хүний тэр эргэн тойрны байгаа энергийн талбай дээр байгаа сайн тэгээд муу зүйлсүүдийг олж хардаг. Тэр энергийн одоо аура гэрлэн мэй гэж яадаг те тэрийг ч гэсэн ингээд харж идэг тийм хүүхдүүд байдаг. Тэгэхээр бид нар ч гэсэн ярьдаг ч та одоо надтай тэдний хүүхэд ирээд би их урт наслах юм байна ч гэдэг юм уу те эмээнэр ихч нар тэгж ярьдаг. Хүүхэд айхгүй байна гэл те. Гэтэл нохоо ерөөсө завсар завгүй барьчихал ингээл боорлол ах юм. Ер нь бол энэ энерги ер нь л тар байгааг харуулж байна энэ төр гэл одоо сүүлийн үед хүмүүс мэддэг болчихсон. Тэгэхээр тэр энергийн одоо гадна талын тэр хийсвэрг яриад байгаа чинь нөгөө бидний энергийн биетэй их хамааралтай. Тэр энергийн бие нэмгэн байх тусмаа хүн төгшөөр айц давтах нь их амархан байдаг. Тэр энергийн бие чи яагаад нэмгэн болчихдгоо гэхлээр түрүүний нөгөө хэвлий тээжсэн үеэс ахвалал нөгөө төгшөөр айцын дунд байдаг ч юм уу сэтгэл ханамжгүй амьдралаар удаан амьдраад ирэхлээр тэр энергийн талбай чинь ингээд эсвэл их удаан гомцсон ч юм уу те нэмгэрээ цоороод эхэлдэг л дээ эсвэл удаан ууралсан ч юм уу. А гэтэл тэр бол яг тэр хийсвэр талбай дээр буюу харагдахгүй байгаа нарийн эрчмийн талбай дээр болж байгаа үйл явдал. А гэтэл сайн тэр ярьсан ээж загнах вэ аав загнах вэ гэдэг чинь яг бодит буюу одоо бидний харагдаж байгаа физик биеийнхаа төвшөндөө тийм ээ өөрийгөө одоо загнуулчих үедээ намайг шүүмжилчих үедээ намайг доромжилчих үедээ намайг цохиад авах үедээ ч гэдэг юм уу тийм тэр ингээд төвшөөр айдас тэр хажууд байгаа хүмүүсийн авираас их шалтгаална шүү дээ. За тэгэл одоо гэрт аав байлаа гэхэд аавын одоо ерөнхий нэг тийм төлөв байдаг ч нэг сайхан таавын уужуу аав нар байдаг да. За хүүхэд нь ямар нэгэн болохгүй юм хийсэн ч гэсэн за яах вэ миний хөө болчих байлгүй дээ. Ээж нь гэдэггүй наадхаа чи загнаад өгөөч чи наад хүүхдээ нэг ганц сайн ороолгоод өгөхөд яадаг юм бэ ч гэдэг юм уу ээж тэгж яхад тийм ээ аа бол за яах вэ миний хөө чи ухаан тамчин дэжгүй штэ гэж байгаа аавтай хүүхдийг ойрхон байдаг ягаад гэвэл аав тэр хүүхдийг айцсгүй болгож байгаа. Тэн дотор айлгаж байгаа нэг хүн юу байлаа гэхэл ээж үж болно тийм ээ. Гэтэл ээж бол хөдөлгөөний тийм ээ. За чи хайж чадрав. Чи хайчих чинь юу хийсэн чинь хичээл намаа хийсэн юм уу? Одоо яах вэ хөө гэл ингэж байгаа тохиолдолд хүүхэд за одоо би яах юм бол одоо намайг юу хөх бол тий. Одоо ээжийн сэтгэлд нийцэх болов яах бол нийцэхгүй л хэрвээ би яах вэ гэдэг юм уу тийм ээ. Энэ байдлаас үүдээ тэр одоо бодит одоо айцсууд бол бий болно. За тэгэл мэдээж ганцхан ээж аа биш шүү дээ тийм ээ. Одоо орчин үеийн хүүхдүүд дотор бас бие биенийгаа нөгөө юу яадаг хүүхдүүд шүү дээ нөгөө одоо гадуурхдаг хүүхдүүд. Би сая нэлээ хэд хэдэн сургууль дээр лекц хийхэд тэр одоо бие биенийгаа гадуурхч гэж ярьдаг байхгүй тийм ээ. Тэгэхээр тэр гадуурхал гэдэг бол хүний одоо ухамсарыг доройтол юм л да. Тийм болтлоо хүмүүс унсан байна. Одоо гадуурхал юунаас эхлэх вэ гэдэгтэр нөгөө мөнгөтэй мөнгөгүй ялгаа. Нөгөө царай зүсний ялгаа. Нөгөө сурлагатай сурлаггүйгийн ялгаа. Хүний нэг юм дорд үзэгтэй юугаар нь энэ хүүхэд дорой байна тэрүүгээр нь доромжилт дорд үздэг ийм нэг хүний одоо нэгсэнд уналтын үе л дээ хүний уналтын үе. Тийм болохоор энэ дээр бол хүүхдүүдэд зөв ойлголцсон байхад бол хүүхдүүд нэрээ тиймдээ гэд. Тэгэд яг харахгүй л ингээд ойлголцчихлаар хүүхдүүд чинь бүр ингээд маш сайн сонсож байгаа. Тэрийг зөв талаас нь ойлгуулцдаг тийм үг хэрэгтэй юм л да. Нэг л өдөр чи том болно те. Ялгаа байхгүй л одоо би тэр хүүхдийг нэг тэгд доромжилж иж билээ. Хүүхэд байхад ямар их одоо тэнэг байгаа вэ? Одоо тэр хүүхдийн царайг харахаар би бол иччихээ шүү гэдэг чи одоо тэр ингээд буруу юм хийснээ. Хизээ нэгэн өдөр буруу юм гэдэг бол заавалчгүй л одоо тэгээ нөгөө одоо шийтгэл гэх юм уу, тэ буруутгал гэх юм уу. Тэрийг хүн ингээд хүлээж авдаг нэг өдөр ирдэг. Хизээ нэгэн өдөр ямар нэгэн байдлаар ирдэг. Хүн одоо босод хүн мэдэхгүй дээ гэжсэн ч гэсэн тэр хүн өөрөө дотроо харамсаж явах тийм үе хүн болгонд буруу үйлдэл хийсэн хүн болгонд заавал ирдэг юм аа. Заавал ирдэг юм. Тэгэхээр бол энэ хүмүүсийг тийм эхнээсээ ахвалал хүүхдүүдэд ч гэсэн яг энэ байдлыг тийм ээ. За буруу юм хийж байгаа үед бол яалтчгүй одоо тэг өөрийгөө буруутгах үе ирдэг шүү гэдгийг загтаг тийм аав ээж тийм зөв үг яриатай аав ээж багш нар байх нь бол их хэрэгтэй юм аа.
айж явбал аминд үлзийтэй цаг болчихъя гэл одоо цагийг нийтээр нь хүмүүс тэгж байна. Болгоомжтой л байх хэрэгтэй. Одоо өөрөө зөв машина бариад явжсэн ч гэсэн юу тохиолдохыг мэдэхгүй, болгоомж илүүдэхгүй, айвал аминд үлзийтэй цаг гэд хэлээд байна. Гэтэл та болохоор айдас ард үлдсэн байна гэж байна. Тэгэхээр бидний асуух гэдэг асуулт болохоор болгоомжлол ингээл хаширлал тэгчихвээ ингэчвээ гэд яваад ахаар нөгөө талд ухамсараараа ямарваа нэгэн азгүйдэлч гэдэг юм уу болохгүй зүйлийг дуудаад авах тохиолдол байх уу. Эсвэл тэхгүй юм шүү, мууг дуудахгүй юм шүү гэд ингээд явжгаад тий. Тиймээ бодлогд чи хүчтэй шүү дээ. Тэгэл нөгөө түүгээр явсан гайг үүгээр дуудаг хичээл тий. Нөгөө явж итэл чи нөгөө буруу бодлогд чинь л тэр чулуунд оногдох боломжтой байхгүй юу? Хүн болгонд өөрийн гэсэн хувь заяаны одоо зам гэж байна. Зарим хүний зам их бартаатай байхад зарим хүний зам бол их сайхан хайтаахан гөлгөр гялгар явчихна. Тэгэхээр тэр гөлгөр гялгар зам эвтэйхэн явж байхад эвгүй зүйл бодож өөрийгөө тэр заавал арзгаар барзгал руу оруулах шаардлагагүй юм л да. Уг нь бол тэг хүн гэдэг чинь нөгөө тавилангаараа явж байгаа юм л да. Тэгэхээр ямар тавилан байна гэхээр хүн одоо оюун санааны одоо тий зөв зэгцтэй байж чадах юм бол тавилан их зөв явах жишээтэй. Оюун санаа ухаамсарын хувьд их буруу байж одоо сүрэг энерги давтамжийг өөрлөгөө их авцрах юм бол тэр хүний зам буруу тишээ мшграад явчих жишээтэй. Бурхан хүний замыг зурдгүй шүү дээ. Хүн өөрөө өөрийнхөө тавиланг л зурж авдаг. Тэгэхээр бол боломж ерөөсө хүнд байдаг. Цаанаасаа би нэг ийм тавилантай байх байж дээ гэл те хүмүүс ярьдаг. Гэтэл тэрийг хэрвээ өөрчлөё гэж бодох юм бол өнөөдөр ч гэсэн шууд өөрчлөгдөх боломжийг хүн өөртөө одоо олгож эхэлсэн тэр цагаас тийм ээ яг одоо олгож эхэлсэн цагаас бол хувь заяаны зам шал өөр тишээ ирэх жишээтэй. Тэгэхээр хүний хувь заяаны тавилан бол хүн хэн нэгэн залдгүй, хэн нэгэн застгүй, хэн нэгэн жолооддгүй, хэн нэгнэр жолоодулдгүй гэсэн. Хүн яг өөрийнхөө төлөө л өөрөө амьдардаг. Тэгэхээр таны хүүхэд одоо тийм ээ таны гараас гараа явахаар л нэг юм цохиулаад хөөл унаал бэртэл гэж байхгүй. Тэр хүүхэд чи өөрийн гэсэн нөгөө нэг ийм ухаан ухамсарын тийм ээ нөгөө мэдрэмжийн сэрхүүн тийм эрчим хүн болгонд амьд болгонд байж байдаг. Тэгэхээр бол тэр чинь бүр гараал явж байгаа хүүшээ энэ машин ирлээ. Үгүй энтэйс ингэлээ. За ногоон гэрэл асч байгаа. Бүр өстө ямар их тэг бүр тэхээс тех гэж ямар их одоо илүү их сэрэмсэрлэг тэр замаар гарна гэж бодож байна. Тий. Тэгэхээр бол зүгээр л явж байгаа хүн нэг юм цохиулаад нэг юм дайруулаад унаал гэртээ бэртэл гимтэл байдгүй. Тэр муу эрчмийн урсгал гэдэг чинь л хүнийг тийм ээ. Одоо хүүхдүүдээ гарах түр харьлаа ялж зам өндлөн гарахтаас та дайруулчваа гэд ярьж байгаа энэ үгч нь өөрөө дайруулваа гэдэг үгч нь өөрөө дайрах төр шалтгаан байхгүй. Үг хүчтэй шүү дээ. Дахин давтан хэлэхэд бол үг бодтой болно. Дахин давтаж хэлж бодож байгаа бодол бодтой болно. Тийм учраас үгээ бодол санаагаа хүн их сайн ажиглаж явах хэрэгтэй. Тэр ажиглалтыг бол бясалгал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Уг нь бол тийм. Ингэж яриа сонсч байсан л да. Амьд хүнээс биш сүнснээс айдаг хүмүүстэр сүнс биш одоо нөгөө өгсөн хүнээс биш амьд хүнээс айх цаг болжээ. Тэгэхээр айх зүйлээ хүртэл чи одоо бодож гэд тэгээд байгаа. Айжна гэдэг чинь бол одоо айгүй өчүүхэн жижигхэн асуудал юм л да наадах чи. Ерөөсө нэг их том юм яриад байгаа байхгүй юу? Айж яв мав гээл те. Тэгэхээр айсаар явтал одоо элэг бүрч өвдөж штэ. Тэгэхээр айх тусмаа нөгөө насны одоо хэмжээ чинь багасаа явчих штэ. Тэгээ юунаас айсан бэ? Өөрөө зөвл явах юм бол таны зөв эрчмийн урсгалд тэр буруу явж байгаа зүйлс танаас холдол явчихна штэ. Бурхан баш гэх кинон дэр гардаг байхгүй юу? Одоо бурхан башыг одоо алах гээд байна л да. Тэгэнгүүт тэр одоо хүн тэгдэг штэ. Нэг алхажсэн хүн ингээ баригдчихдаг. Тэгэнгүүт бурхан баш гэдэг штэ. Өгшгөөг өхүүлэх боломжгүй гэж. Тэгэхээр чи нөгөө нэг тий тэр чи өгшгүй хүн байгаад байгаа байхгүй. Нэгэсэндээ яагаад өгшгүй болсон бэ гэхээр дотоодосоо тэр нөгөө өөрийнхөө чадамжийн гэрлийг хасаацсан л юм байхгүй юу да. Өөрийнх тэр айц гэдэг чи өөр хав харанхуй нөх байгаа байхгүй юу. Тэр хав харанхуй нөхөнд хүн амьдрал ах юм бол хар эрчмийн урсгал дотор яваалаа гэсэн. Тэгэхээр хүүхдүүдэд тэр айж явмаа гэдэг үг юм бол яг таны өөрийн амьдрал дотор болж байгаа та эсвэл өөрөө тийм ээ маш их зүйлээс айж явдаг. Та өөрөөсөө асуу. Би айснаар юу бүтээсэн юм бэ гэж. Тэгээ энэ хорвоо дэлхий чинь тэгээд айгаад ах юм юу вэ? Энэ өглөөс бол нар дэлхий дээр нар гарч байна. Ямар их сайхан ариун тунгалаг ирчин байна. Орой энэ сайхан од мичдэг харж байна уу те? Энэ сайхан сарыг харж байна уу?
Энэ сайхан одоо цэнхэр тэнгэртэй энэ сайхан цэлмэг агаарыг харж байна. Тэгэхээр юуг найсан бэ? Ганцхан айдаг хүн байхгүй юу? Ерөөс энэ хороо дэлхий дээр хамгийн их төвшөртэй явдаг. Дандаа өөрөө өөрийгөө айлгаж явдаг. Хамгийн сүрхчгүй амьтан бол хүн шүү дээ. Уг нь бол хамгийн их сүрхчтэй байдаг тий. Хамгийн ухаантай шүү. Хамгийн ухаантай, хамгийн оюунтай, хамгийн одоо хүчрэг тий. Гэтэл хамгийн сүрхчгүй болгоод явж байгаа ч хүн өөрөө байхгүй юу. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө л таньж мэдэхгүй болвол өөрийн дотоодод байгаа тэр айцыг арилга болгож чадахгүй. Өөрөө өөрийгөө л одоо ухаарж ойлгож, онгойлгож дотор нь орохгүй бол тэр айц төгшөр гэдэг чинь юуг авцардаг юм бэ гэдгээ ч мэдэхгүй. Зүгээр л мухраар л айц хэрэгтэй айгаад байгаарай. Тэг тусмал нөгөө эрчмийн талбай хунигдаал тэг тусмал өвчин зовлонгоор дүүрэн штэ. Тэгэхээр тийм муу зүйлийг нь болж бол бусдад битгий зааж өгч. Өөрөө учир нь бол тэр яагаад тийм хэлээд байгаа юм те? Яагаад бусдыг айцтай төгшөртэй яв? Өөрийгөө хамгаалж янтрах гэж хэлээд байгаа. Шалтгаан нь юунд байна? Өөрөөсөө эхлээ асуу. Тэгээ тэндээс юу олов? Юу хожив? Бусдыг айлгаснараа та юу гоё болгов? Өөрийгөө төгшөртэй ойлгоснараа таны юу сайхан болов? Тэгэд өөрөөсөө асуух хэрэгтэй. Та түрүүнд хэлжсэн маш олон айдастай янз янзын хүн ирдэг гэжсэн. Тэгэд яг ийм удаан хугацаанд айдас тавтаал мэдээж тэр нь өөрийн тавгуутуулаад хэцүү санагдал тэрнээсээ илаашхын тулд таныг зорж ирж байгаа. Тэгэд яг ийм айдасанд баригдсан, айдас нь илүү хүчтэй болсон хүмүүс хэр удаан хугацаанд тэрнээсээ одоо холдож чадчихна. Айдас гэдэг чинь нэг өсөндө сэтгэлийн өвчин болчих юм л да. Тэгээ тэр сэтгэлийн өвчин чинь нэг махан биений өвчнөөс удаан арилж байгаа. Тэгээ харагдахгүй үзэгдэхгүй тэгээд онцлуулахаар онш байхгүй. Тэгсэн ирнэсээ л ингээ зүгээр яж байгаа даагаад байдаг. Ямар нэгэн зүйл болохоор төгшөөд байдаг. Тэгэхээр тэр чинь бас сүлдээ бүр маш их том юм одоо идэхэд их уднаа. Тэгээд тэр нэг янз бүр их олон янз байд юм билээ. Их янз янзын одоо тийм нөгөө реакцуудыг үзүүлдэг юм билээ. Тэгэхээр яг сайхан тууштай явж байгаа хүмүүс бол идэгч нь сайхан. Тэгээ нөгөө айцтай хүмүүс чинь алга болчихно. За ингээд заавалчгүй имчилгээнд ороорой, энергийн цэцлэг имчилгээнд яваарай, сайхан бяцлал хийгээрэй гэхэд бол тэгээд за энэ хүнчтэй мэдхгүй даа гээл те. Яг ингээд нөгөө нэг ихтгэл өмшлөхөө тэгэл ингээд миний 5 төгрөгийг авчих болоо. За энэ хөр яах гэж байгаа бол доо гээл те. Нөгөө айц төвшүүрэн те. Үнэн болоо худлаа болоо өчтөчнөө газараар явлаа. Энд л ороод одоо ингээд идэгч нэг ээжүүдээч гэдэг юм уу те. Тийм байдалтай хүмүүс яг ганцчгүй нүд нь ингээд харагдаж байгаа юм чи тэгээд за мэдээ эргэж ирэхийг хичээгээрэй гээл ялан заа гээл гарна. Тэгээд яг нэг тийм хувь тавилан их одоо хатайхан тийм ээ зөв одоо замаар явж байгаа хүн бол эргээд ороод ирчин. Энэ хувь тавилан гэж ярьж шүү тийм ээ нэг том үг байхгүй юу? Гэтэл ингээд цаашаага морин мордсон цаашаа явцсан хүмүүс бол эргэж орж ирэхэд бол холуур явна. Тэгэхээр яг айцаас салгадаг олон янзын аргачлалуудыг хүн төрөлхтөн хэрэгжилж байна л да. Тэгээ аль нэгэн хүн дээр нь очиод тэгээд айцаа гараад сайхан явж байгаа байх та гэж бас боддог. Олон хүн байна шүү дээ. Хүнийг авардаг, хүнд тусалдаг тийм ээ. Хүнийг ирэх сайхан болгодог олон хүмүүс байна. Тэгэхээр амархан бас биш. Тэгээд сайхан тууштай явчих юм бол олон хүн айцаасаа салж сайхан боллоо доо. Одоо биднийг үзэж байгаа хүмүүс дотор ч гэсэн би бас тэгдэг байж үлээ гэж одоо сууж байгаа хүмүүсээс байж л байгаа. Та түрүүнд их гоё онцолж хэллээ л дээ нөгөө физик биеийн төвшний бодит юм өвчнөөс илүү сэтгэлийн өвчлөл болоод ирсэн айцыг илэршүүлэхэд их хэцүү байдгаа гэсэн. Тэгээд яг давж гарчаад тань дээр тууштай байжгаад өөрөө тэрнийхэн одоо голны гаталчаа цааталт нь гарчаад илэрхийлж исэн тэр сэтгэл хөдлөлүүд бол гоё үз. Гоё штэ. Тухайн үед нөгөө айц тэр үнийшээ сонсоод ингээл өөрийнх нь тэр янз янзын одоо реакцуудыг сонсож байгаа үед одоо энэ хүнийг яанда хизээ энэ хүн зүгээр болохоор одоо мэдээж ингээл бид нар чинь хурдхан шиг л гоё болгочихсон л гэж бодсон штэ. Гэтэл тэгэл нөгөөтгний шин зовлон мовлог сонсоод тэгэл уйлж унжаал ингэт нь бурхан минь одоо заримдаа ч би яг эхэлж байхдаа тэгж боддог байсан. Би юу ямар хэцүү ажил хийдэг хүн бэ? Гэл тэгэл нөгөө тэр хүний чинь төвшөртэй айцтай нэг айхтар юмнуудыг туулаад явж байгааг сонсонгуудаа бурхан минь би ч одоо өдөр болгол хүний зовлон сонсох юм яасан ч хэцүү ажил хийдэг юм дэ гэл бодоол ингээл байж тал 2-3 хоногийн дараа нөгөө хүн чинь зөв нүдэн гялтганаад зүгээр инээмсэглэл ороод ирэхээр би ямар гоё ажил хийж байна тий би ч яасан сайхан байна гэл тий ямар олон сайхан хүмүүс тусалж байна энэ ч үрдөөсөө миний л одоо хийх ажил мөн байна да гэл тий улам ингээл урам зориг ороод маш их хүчтэй болж энергиэр сэнгэлэгдэж байгаа юм да. За баярлалаа. Тэгээд сонсогчд маань
айдсны тухай сонсож мэдээ гэж бодоод биднийг эхнээс нь анхааралтай сонсон бол өөр өөрсдийн хүрээнд ойлголттой болсон байхаа мэдээж та дэлгэрүүлээд бидний ярилцлага бас таны хүссэн хэмжээний мэдээлэл өгч амжаагүй бол Тунраа багшийг ус зорж ирээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тунраа аз жаргалыг одоо түгээх төвийг үүсгэн байгуулсан сэтгэл зүйч, ухамсар, энерги судлаач Тунраа багш маань одоо бидний гол одоо чиглүүлэгч байгаа шүү. Тэгээд хамтдаа байсан та нартай баярлалаа. Сайхан амраарай. Баярлалаа.